Есүс хүний ертөнцөд ирэх үедээ нэг үслийн эрен үеийг авчирч хуулийн эрен үеийг төгсгсөн. Эцсийн өдрүүдэд Бурхан дахин нэгэнтээ махбат болж нэг үслийн эрен үеийг төгсгөж хаанчлалын эрен үеийг авчирсан. Хоёр дахь удаа би махбаттай болсон. Бурхныг хүлээн авч чаддаг бүхэн хаанчлалын эрен үе рүү хүргэгдэж Бурхны өдөртөмжийг бичлэн хүлээн авч чадна. Бурхны өдөртөмжийг бичлэн хүлээн авч чадна. Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд ирж их ажил хийсэн ч бүхэн төрлөختний зоолын аврах хаачлыгалгүй эзэлдүүлж хүний нүглийн дахин болсон юм. Тэрээр хүний хүүг завхарсан зан чангараас нь залгаагүй. Хүнийг сатаны нөлөөнөөс бүрэн аврыг ивэл Есүс нүглийн тахил болж хүний нүглийг үрэх хэрэгтэй төдийгүй. Бурханч бас улам их ажил хийж хүнийг сатаны завхруулсан зан чанараас нь хүрэн салгах шаардлагатай. Иймээс хүний нүгэл уучлагдсны дараа Бурхан хүн төрлөختний шинэ нэрийн үе рүү хөтлөхийн тулд махбатад эргэн ирж эсгэлшүүлтийн ажлыг эхлүүлсэн юм. Энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваадсан. Түүний ноён холдоор дуулуур тавьдаг бүхэн илүү өндөр үннийг эдэлж илүү агуу ёроолыг хүлээн авна. Тэд үнэхээр гэрэлд амьдарч үнэн зам